Өтгөн хаталтын улмаас хорт бодис цуснд шимэгддэг. Өтгөн хатах нь идэж буй хоол хүнсний бүтэц, гидснийг үргэлжлэх хөдөлгөөн багасгах, гидсний уртын хэмжээ харьцангуй нэмэгдэх, хөвлийн арцгийн булчингийн үйл суларсан зэрэг олон шалтгаантай байдаг. Өтгөн байн гацснаас индол, скатол зэрэг хорт бодис цуснд шимэгдэж, биеийг архаг хордлогод оруулна. Нян үржих таатай нөхцөл бүрэлдэж, хий их хоримтлагдсанаас хөвлий дүүрч, цанхайх, өрц өргөгдөн, зүрх хөшгөний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ үед зүрхээр хатгах, амьсгаадах, дотор мухаарах, хөвлийн доод хэсгээр өвдөх, хит их дүлснээс эвэрхий үүсэх, тархи зүрхний цусан хангамжинд сөрөг нөлөө үзүүлдэг. Хэрвээ та өтгөнөө өдөр бүр эсвэл 2-3-7 хоног, 7 түүнээс дээш хоногор гадагшлуулж чадахгүй бол өтгөн хатаж байна гэж үзэн эмчит хандах ба дараах дасгал хөдөлгөөн дэглэмийг хэрэгжүүлээрэй. Өглөө бүр улан илгэн дээрээ буцалгаж хөргсөн 2 стакан ус уух. Эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүд, жимсгэн, шин ногоо, алюминий нухаш, шар буурцаг, хүрманжин, хулуу, мөөг, чансан овёс, лир, цитрусийн төрлийн жимснүүд, хар чавга, шанцай, эрдэн шиш, ногоон шош, сонгон сармис, байцаа, үргэс тэмэх, шин ногооны навч, хөц будаа, хар талах зэргийг хоол хүнсэндээ түлхүү эргэлэх. Цэвэрлэх бургуй тавих. Шамбарамтай бол болгоомжтой хит ихдүүлж бие засахгүй байх. Иллэг хийх. Хөвлийн баруун доод хэсгээр цагийн зүвний дагуу тойруулан иллэгийг ойрхон давтамжтай хийх. Мөн дасгал хийх.